Сайн байцгаана үзэгчдээ өнөөдөр бид нэр автомашиныхаа тоноглолын 2 дугаар шатанд орж байна. Өнөөдөр бид нэр машиныхаа амарчиныг бас айжуулахаар Pit Auto Center дээр ичсэн байна. Амарчин сайжруулан гэдэг маань манай машин яг одоогийн байдлаар бол өөрийнхөө сток буюу үйлдвэрийнхээ амарчинтай явж байгаа. Гэхдээ өмнөх дугаар дээр бас ярьсан өнгөрсөн дугаар дээр бид нэр урдаа винчний суурь болон винч тавиулаад дээрэс нь илгэвч хийлгээд машин маань урдаа нэлээд хүнд болчихсон. Үүнээс шалтгаалаад урдаа 3 см намхан болсныг бас та бүхэнд хэлжсэн бол одоо өнөөдөр бид нэр оффроуд амарчин илүү өндөрлөгөө хийлгэж өгснөөр үүнийгээ засаад бас машин маань илүү өндөр болж өгсөй юм. Pit Auto Center-ыг сонгож ирсэн шалтгаан нь юу вэ гэхээр энэхүү төв маань Австралийн бас томоохон брэнд болох Peders гэх брэндийг оруулж ирдэг юм байлээ. Peders нь яг оффроуд чиглэлийн амарчин гэлтгүү бас Тормсын Накладен, Тормсын План зэргийг бас оруулж ирдэг ийм брэнд байгаа. Peders гэдэг брэндийг сонгосон хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт бол яг Барта цамд туулахад зориулагдсан амарчины судлаад үзэх юм бол сонголт маш өргөн байдаг юм байлээ. Тэгэхээр хямдхан сая төгрөгнөөс ахуулаад 10 сая хүртэл 20 сая хүртэл хүнтэй янз бүрийн амарчины сонголтууд байгаа. Үүн дундаа бидний хувьд төсөвттэй бажетд илүү friendly байхын үүднээс яг Peders гэх брендийн маань амарчины үнийн хувьд бол бидэд хамгийн их тохирж ирсэн. Дараагийн нэг шалтгаан юу байсан бэ гэхээр энэхүү амарчины нэг онцлог нь foam cell гэх технологиор бүтээгдсэн амарчин байгаа. Яг тэр технологиг сонгож хийсэн байгаа. Энэхүү технологийн талаар бас дараад нь дэлгэрэнгүй ярилцъя. 3 дугаар том шалтгаан нь юу вэ гэхээр оффроуд амарчинуудын хувьд нэлээд хатуу машин нэлээд хатуу боллоо гэсэн тийм хүмүүсийн сэтгэлүүд их байсан. Тэр төрлийн амарчнуудыг бас өөрөө би бас ингээд сонирхоод тийм машиныг унаад үзэхэд бас нэлээд хатуу мэдрэмжүүдийг өгчээсэн болвол Peders-ийн амарчин нь бол тэрний эсрэг илүү зөөлхөн тав тухтай байдлыг бий болгоод гэхдээ нөгөөд нэг оффроуд туулах чадвараа алдахгүй ийм бас амарчин байна гэдэг утгаар нь бас энэ брендийг сонгосон байгаа. Одоо яг энд ингээд харагдаж байна. Энэ манай яг машин үйлдвэрээс ирсэн өөрийнх нь сток амарчин энэ. Энэ болох тэр Peders-ийн Track Rider гэдэг foam cell энэ амарчин тавьж байгаа. Ер нь бол энэ 2-3 инчийн өндөрлөхөөний амарчин гэж явдаг. Foam cell гэдэг технологи нь болох тэр одоо энэ энгийн амарчинууд бол энэ дотроо одоо жишээ хийтэй байдаг бол foam cell нь болох тэр хийний оронд foam гэдэг тэр тийм давхаргаар ингээд хийнийх нь оронд орлуулчихсан. Тэрний ач холбогдол нь болох тэр удаан амарчин удаан ажиллагааны үед хийтэйг тогсон хийтэйг холдож хөөсөрж амарчны ажиллагаа авлага болдог тэрийг шийдэж өгсөн ийм технологи гэсэн үг. Тэгээ Peders бол Австралийн бас номер 1 брэнд гэж өөртөө явдаг. Тэгээд энэ технологи бас хөгжүүлээд маш олон жил болж байгаа учраас энэ технологи нь бас олон жилийн хугацаанд батлагдсан ийм найдвартай үйл ажиллагаатай юм амарчин болсон гэдгээрээ бас алдартай. За тэгэхээр түрүүний ярьжсэн хэсэг дээр нэмээд хэдэн зүйлийг тайлбарлах гэсэн. YouTube дээр Tinker's Adventure гэдэг YouTube хуудас байдаг. Өөрөө автомобиль механик инженер залуу ажилладаг байх Kai гэдэг. Тэгэхээр энэ залуу маань яг амортизаторын ажиллагаа тэр дундаа бас яг энэ foam cell гэх технологийн талаар бас нэлийн дэлгэрэнгүй тайлбарсан нэг видео бас байгаа. Тэрийг бас сонирхож байгаа хүмүүс ойл үзээрэй. Би тэр видеог нь жоохон товчлоод жоохон монголчлоод та бүхэнд хүргэе гэж бодсон юм аа. Kai маань нэг ийм зураг зурсан байгаа. Үндсэндээ бол амортизатор буюу амарчины хэд хэд ангилдаг талаар ингээд зураг зураад харуулсан байдаг. Үүнд нь юу гэдэг вэ гэхээр үндсэн 2 төрлийн технологи байгаа. Нэгдүгээрт нь twin tube буюу хос цилиндртэй, дараагийнх нь болох тэр mono tube буюу дан цилиндртэй гэсэн хэлбэр байгаа. За тэгээд үүний хажууд бас ингээд нэмэлт баллонтой хөлбөрүүд болох тэр аль загвар дээр маань ингээд байдаг. За тэгэхээр яг өнөөдрийн хувьд болох тэр яг twin tube гэдэг загвар дээр тэр дундаа яг бидний сонгосон Peders-ийн foam cell технологийн талаар бас дэлгэрүүлж ярилцъя. Хамгийн ихний хэлсэнд амортизатор ямар ажиллагаатай юм бэ, ямар үүрэгтэй юм бэ гэдгийг бодоод үзье л да тийм. Амортизаторын хувьд бол за эхлээд машин дөрөв дугуун дээр ингээд холбогдож газарт наалдж явж байгаа хэсгүүд маань бүршин дээр тогтож байгаа. Бүршний үйл ажиллагааны яадаг вэ гэхээр газраас ирж байгаа тэр тархилтуудыг ингээд дээрээс нь машины өөрийнх нь гижинг тэр газартай ингэж холбож тэр тархилтуудыг зөөлж өгч идэг гэсэн үг. За гэхдээ одоо жишээл энэ үзгэн дээр аваад үзтээ бүрштэй үзэг байгаа. Тэгэхээр бүрш яадаг вэ гэхээр одоо энэ бүрштэй үзэг ингээд бүршээ ингээд хамтлан ингээд дарцсан байгаа гэсэн үг тийм. Энэ үед буцаад энийг суллахад харавдаг тийм үү. За тэгвэл яг амортизатор яг үнтэй адилхан. Энэ донцлогоо дөргөө нухчаагаар явж явах үедээ бүрш нь агшсан бүрш эргээд буцаад шийддэг тийм. Тэгэхээр шийдсэн бүршний тэр шийдэлтийг зөөлөхийн тулд амортизатор тэрийг тогтоож барьж идэг гэсэн. Эсвэл ингээ хүчтэй агшилт явагдах юм бол
тэр хүчтэй агшилтыг нь сөрж амрицатор бас зөөлж оруулж өгдөг. Тэгэхээр амрицатор маань өөрөө пүрштэйгээ хамт харилцсан уялдаа холбоотой ажиллаж байдаг гэсэн. Хэрэв амрицатор байхгүй бол пүрш чөлөөтэй ингээ ажиллаж байгаа тэр ажиллагааг жоохон зөөлөж илүү хүнд нь одоо зорчигчдод илүү тав тухтай байдал мөн автомашиныг доктортой болгоход төлөвлөж идэг хүчин зүйл нь амрицаторын ажиллагаа гэсэн. Дээрээс нь энэ пүршинс үүсч агшилт суналт энэс үүсэж байгаа энергийг дулаан болгож өөрөөрөө бас гадагшлуулах юм үүрэгтэй байдаг амрицаторын хувьд. За тэгэхээр хос цилиндртэй амарчныхаа үйл ажиллагааг бас энэ хялбарчсан диаграмаар танилцуулъя. За энд зурагт харагдаж байгаа энэ цэнхэр хэсэг маань болох дээр амарчны бүлүүр гэсүг. За энэ амарчны их бие байгаа. Их биеийн дотроо ингээд нэг цилиндр, гадна талын дахиад нэг давхар цилиндр байгаа гэсэн. Тэгэхээр дотор талын цилиндр нь юу байдаг вэ гэхээр битүү тостой. Энэ тосыг нь зураасаар илэрхийлсэн байна. За гадна талын цилиндрт нь болох дээр зарим хэсэгт нь тостой, зарим хэсэгт нь хий байгаад байгаа. Энэ хий ямар шүтэн бэ гэхээр бүлүүр маань орж ирэхэд нэгсэндээ шингэнд ингээд тодорхой бит орж ирэхэд шингэний хэмжээ дээшлэхтэй. Гэтэ тэр дээшлэх орон зайг бий болгосон энэ хий байгаа гэсэн. За энэ нөгөө талд нь болох дээр Петерсийн нөгөө бидний яриад байгаа форм сел гэдэг технологиор хийгдсэн амарчны диаграмыг харуулж байна. Энд болох дээр анзаарвал энэ хий гэж байхгүй. Хийний хооронд энэ ч нөгөө ярьж байгаа форм шит буюу нөгөө форм сел нь харагдаад байна. Тэгэхээр энэ форм сел гэдэг нь юу байдаг вэ гэхээр нэг одоо хэлбэрчилж ойлгох юм бол нэг төрлийн порлон шиг энэ хатуу мэтрэлтэй порлон байгаа. Ямар нэг хий байхгүй. Гэтэ порлон чинь яаж ажилладаг вэ гэхээр чинь шахагдах боломжтой тийм. Тэгэхээр энэ шингэн дотор бит орж ирэхдээ тэр порлон маань өөрөө шахагдаад тэр нөгөө өмнөх загвар дээр байсан хин үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн. За тэгвэл энэ амарчны энэ технологи маань ямар давуу талыг бий болгоод байгаа юм бэ гэхээр бартац замд олон цагийн турш машин ажиллах үед энэ бүлүүр маань маш их ажиллагаанд ордог. Тэгээ энэ ажиллагаанд ороод ирэхдээ түрүүн ярьсан бүчнээс орж ирсэн энергийг нь дулаан болгож гадагшлуулах гэдэг. Тэгэхээр тос маань хална. Дээрээс нь энэ олон цагийн ажиллагаа маань энэ дээр байгаа хий тос хоёр холдох нөхцөлийг бүрдүүлээд эхэлдэг. Энэ хоёр холдоод ихснээр юу болох вэ гэхээр тосон дотор хийн бөмбөлгүүд үүсээд энэ маань тосыг шингэлээд амарчны ажиллагаа маань сулраас муудах эрсдлийг бий болгоно. Ингэснээр яадаг вэ гэхээр бартац замд явж байхад нөгөө нэг савлаад байна, сэвэд байна гэдэг аюулыг бий болгоно. Энэ маань тодорхой хурдтай явах гэж байгаа тохиолдолд бас их өндөр эрсдлийг дагуулж магадгүй болждог. За тэгвэл энэ форм сел технологийн үед яадаг вэ гэхээр тийм хий байхгүй учраас нөгөө нэг хийн бөмбөлгүүд үүсч тос шингэрэх эрсдлийг бууруулж байгаа гэсэн. За бас нэг давуу тал нь юу байдаг вэ гэхээр энэхүү амарчны их биеэр маань нөгөө дулаан гадагшилж тэр энергийг хувиргаад байгаа. Тэгтэл энэ зураг дээр анзаарч байгаагаар бас ингээд яг амарчны их бие бүхэлдээ энэ тос биш учраас яг тостой энэ хэсгэрэл дулаан гадагшуулах боломжтой гэсэн. Энэ хийтэй хэсгэрээ дулаан гадагшлахгүй байгаа. За тэгвэл энэ форм сел технологийн хувьд болох тэр форм сел гэдэг байгаа энэ форм шитний хажуугаар тос нь ингээд бүх биеийг хамарсан байх боломжтой учраас дулааныг бүх биеэр нь дамжуулах, гадагшлуулах боломжтой гэсэн. Тэгэхээр нөгөө нэг халтыг удаашруулад дулаан гадагшлуулах чадварыг нэмэгдүүлж байгаа. Ийм давуу талыг бий болгож байгаа. Нөгөөтгөөс илүү ажиллаад байна гэсэн үг. За ийм л дан давуу талтай байгаа. За тэгээд үргэлжлүүлээд видео явуулъя. P5 центр дээр байж байна. Энд чинь бид нэр амарчинаа солиулчаад дараагийн шатныхаа томоглолын юмыг бодоод эхлэнгууд мэдээж хэрэг обод болж эхэлсэн. Ободыг бол бид нар маш удаан хугацаанд судалсан. Яг өнгөрсөн жил машин авсан цагаас эхлээд ер нь ямар ободаар солих вэ гэдэг анхны тэр сэтгэл бол гарч ирсэн байсан. Гэхдээ энийг ингээд бодоод явах тусам Монголд бас яг ингээд сэтгэлд нийцсэн тэр яг ободыг олж чадахгүй яваад байсан. Ер нь гэхдээ яг нэг талаараа харах тэр ингээд гарах юм бол зөндөө олон төрлийн ободны сонголтууд байгаа ч гэсэн хамгийн гол миний сэтгэл нийцэхгүй байсан зүйл нь юу вэ гэхээр эдгээр маань найдвартай байж чадах уу? Би яг нөгөөд нэг бартац замын аялал хийгээ явж байхад миний аюулгүй байдлыг хангаж чадах уу, аюулгүй байж чадах уу гэдэг асуулт дандаа тулгардаг байсан. Тийм болох тэр яг тэр ободыг хайсан ирэл маань бол дуусаагүй. Харин энд ингээ Петерс гээд амарчин судалж явж байгаад орж ирээд энэ ободнуудыг харсан. Тэгээ эднийхээс яагаад эднийхээ би онцолж эднийхээ сонголт тиймээ санагдсан юу вэ гэхээр эднийх Америкийн Wheel Pros гэх брэнд энэ өөрөө том толгой компани. Үүний доор маш олон төрлийн оффроуд болон уралдааны чиглэлийн ободнуудыг нэгтгэсэн олон брэндүүдийг агуулсан юм том компаниуд юм байлээ. Тэгээ энд жишээлбэл дурдах юм бол KMC, Fuel,
Black Rhino, American Racing гэдэг зөндөө олон төрлийн энэ яг бидний хайж исэн тэр найдвартай обооднуудыг энэ чинь албан ёсны дистрибьютор болж оруулж ирдэг ийм газар байдаг юм байна. Тэгээ албан ёсных байгаа шалтгаан нь юу вэ гэхээр яг та одоо өнөөдөр эдгээр брэндүүдийн албан ёсны сайт руу ороод үзээд загварыг хайх юм бол яг тэр загварууд энэ чинь байгаа. Та мөн эднийхаар дамжуулаад өөрийн хүссэн загвараачаас захиалаад авах боломжтой. Эдний бас онцлоод албан ёсны гэж яриад байгаа нэг шалтгаан нь юу вэ гэхээр албан ёсны байгаа нь өөрөө стандартыг хангаж өгсөн тэр найдвартай обоодуудыг оруулж ирдэг гэсэн үг. Яг обоодн дээр мөрдөгдөг хоёр том стандарт байдгийг нэг нь юу вэ гэхээр JWL гэдэг Японоос гаралтай стандарт байдаг. Нөгөө талд нь болохоор Америкийн бас одоо манайхаар бол автебийн газар гэдэг шиг газраас гаргаж өгсөн тэр стандарт мөрдлөг нь юу гэдэг вэ гэхээр DOT гэдэг бас ийм стандарт байгаа. Энэ хоёр стандартыг хоёуланг нь хангаж өгсөн ийм обооднууд байдаг. Америкт одоо жишээлбэл яг энэ стандартыг хэрэг хангаагүй бол энэ обооднууд бол худалдаанд байхгүй байх жишээ нэ тий. Монголд яг энэ зүйлүүдийг бас төдийлөн мэдтгүйгээс болоод заримдаа бас хүмүүс алдаа гаргадаг юм шиг санагдсан. Яг тэрийг би өөрөө ч гэсэн энд орж ирж мэдсэн. Тэгээд та ихэд бас сонирхч ивэл өөрсдөө бас орж ирээд энэ ч эдний ажилтнуудаас мэдээлэл аваарай. Би бас тодорхой хэмжээнд дутуу ярьж магадгүй. Өөрийнхөө олж авсан мэдээлэл бас та бүхэнд өргөхийг хичээж байна те. За тэгээд энд бас обод ус хүрээр нас загварын онцлогуудыг бас ярьмаар байна. За энд хамгийн түрүүнд харж байгаа болох тэр KMC гэдэг брендийн обод байгаа. KMC брендийнх нь обод нь замын уралдаанд бас маш их ашиглагддаг юм брэнд гэж сонссон. Загварын хувьд арай миний хувьд сэтгэлээр бол тий арай энгийн гэхдээ бас их гоё үзэмжтэй ийм обооднууд байдаг. Нөгөө талд нь болонгууд энэ чинь Fuel гэдэг брендийн обооднууд харагдчихна. Fuel болох тэр илүү гоёмсог хотын хэрэглээр баг илүү гоё харагдахаар юм уу тий. Оффроуд ч гэсэн бүгдийн нь бол оффроуд загварууд. Гэхдээ оффроуд гэлтгүүгээр дахиад бас хотод ороод ирэхэд бас маш гоё үзэмжтэй бас обоод болж өгөх юм байна гэж харагдсан. Тэгээ эдгээр маань ингээд оффроудын тэр Барта замын тэр нухчаа зөндөө олон даваг туулах чанартай. Гэхдээ бас гоёмсог харагдаж чаддаг. Тэгээ ийшээ ингээд явах юм бол энд бол Black Rhino гэх брендийн обод харагдаж байгаа. Бидний яг өөрсдийн онцлогт бол Black Rhino брэнд нь хамгийн их таалагдсан. Ягаад гэвэл Black Rhino брендийн обооднууд бол маш гоё тийм хүчтэй одоо нөгөө military гэдэг чинь ийм хүчтэй тийм загварыг илтгэж өгсөн хийцэлтэй санагдсан. Дээрээс нь энэ обоодны бусдаас ялгардаг онцлог нь даацын хувьд хамгийн их өндөр даацны чадвартай байдаг. Тэр утгаараа бас Black Rhino брэнд бас биднэрт таалагдж байгаа. Тэгээд эднийх ийм албан ёсны дистрибьютор болоод албан ёсны брэндүүдийг оруулж ирдэг учраас энд бол загварын сонголт маш өргөн. Тэгээд обод ер нь бол машиныхын гадаад үзмжээрээ дамжуулаад бид нар өөрсдийгөө бас илтгэх тэр зүйлийг хайж яадаг. Бид нар ч гэсэн өөрийнхөө машинаар бас өөрсдийнхөө өнгө төрхийг бас илэрхийлэх хичээж байгаа. Тэгвэл биднэрт бас яг ямар загвар нь илүү гоё таарч манай машиныг илүү гоё үзмжтэй тэг үзмжтэйгээс гадна бас яг бидний өнгө төрх илэрхийлэх гэсэн зүйлийг илэрхийлж чадах вэ гэдэг зүйлийг эндээс бол олж болох юм байлээ. Яг танд ч гэсэн таарсан таны онцлог болоод тэг хүсэл сонирхол таарсан бас брэнд тэр өнгө төрхийг бас гаргасан загвар бол энд бол байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. За бас түрүүний миний яриад байгаа эднийх албан ёсныг гэж ярьж байгааг нэг илтгэх юм хайрцан дээрээс энэ харагдан тий. Обод загвар бүгдээрээ өөрсдийн гэсэн сэр дугаартай. Дээрээс нь Америкийн USA патентын дугаараар ингээд биччихсэн байна. Энэгээр нь хайхад яг энэ загварын энэ брендийн обоодных нь бүх мэдээлэл нь гараад ирдэг. За нөгөө обоодоо сонгочоод бид нар тэгсэн чинь дараагийн юм дандаа мартаад байдаг юм байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө обоодны маань болт гайх те. Энэ хүртэл заавал стандарттай бас бат бөгт байх хэрэгтэй. Бидний нөгөөд нэг аюулгүй байдал гэж яриад байгаа. Тэрийг хичнээн сайхан гоё обоод авснаа нөгөө бид нар энэ гайх дээр алдаад амархан хугарчих юм авчвал нөгөөд нэг тэр бидний хүсэж байсан аюулгүй байдлаа бүрдэхгүй болоод байна. Тэгвэл энийг ч гэсэн энэ автомобиль центр те Wheelpros-ийн аль хэдийн шийдчихсэн. Wheelpros гэдэг энэ групп дотор маань энэ Gorilla гэх брендийн бас юм гайх байт юм. Энэ брэнд нь өөрөө яг энэ гайх дорцоовныхын чиглэлээр бол өөртөө маш олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүх төрлийн хэмжээ таны машин, таны дугуйн сонгосон обоодн чинь таарах энэ гайхуудыг бүгдийг бэлтгэжсэн байгаа. Эдгээр тэгээ яг энийг бас давхар албан ёсныхоо эрхтэйгээр оруулж ирж байгаа. Энэ маань зүгээр ингээд гараад авчихдаг тэр юунуудаас бол хамаагүй харьцангуй тэр чанарын хувьд бол илүү болчихж байгаа. Тэгээд энэ бүх гайхнууд нь бас өөртөнд харуулаад дорцоог нь яг зориултынхаа яг гайх тус бүртээ таарсан дорцоотойгоо ингээд хамт ирдэг. Тэгэхээр та анхнаасаа эднийхээс ингээд өөрийнхөө обоодыг сонирхоод сонгоод авчихсан бол эднийх энэ хүчтэйг нь бас давхар оруулж өгч байгаа гэсэн үг. За тэгээд обоодоо авчихсан, дугуйндаа суйрлуулчихсан гайхаа бас энэ чинь ингээд Gorilla брэндээ сонгоод авчлаа. Дараагийн шат нь бол мэдээж хэрэг дууга баланст болох байдаг тий. Баланслах тохиргоо бас марчих га тэрнээсээ болж бас та эрсдэлд орох магадлал их байдаг. Тэгвэл та бүхэн энэ яриад
сонголтоо хийсэн бол бүх үйлчлэгийг нэг дороос авах боломжтой. Эднийх бас яг Германы Wurtge брендийн машинаар яг дугуйн балансыг яг найдвартай 100% тааруулж өгнө. Бүр миллиметрийн наривчтайгаар тааруулж өгдөг гэсэн шүү. За ингээд гараад ирлээ. Pit Off Center дээрээ Pedersen Track Rider гэдэг foam cell технологиор хийгдсэн амарчин бүшний ком. Тэгээд Black Rhino-гийн Legion загварын обуудаар машина чимчээд гараад ирлээ. Ямар харагдсныг та бүхэн харж байгаа. Миний хувьд бол сэтгэл ханамж маш өндөр байна. Одоо ийшээ гараад шууд оффроуд зам дээрээ гараад ямар байх нь вэ гэдгийг туршаад үзье. Тэгээд тэр үедээ би үргэлжлүүлээ сэтгэлээ хуваалцъя.